35 дугаар 2004 зүгээс 2008 зөвлөгдсөн тийм. Нэг 24 оны 10 сард 2206-аас 2008 өөрийн үлгэр хэрэг 140 хуваараа 90 машин зогсоосон. Дахин нөлөөлөлд орох үлгээгөө өөрөө очиж дийлээд дээр бус гараад одоо энэ газраа цааш байр өмсөлт жилийн хэднээс хөлөж байршуулсан онцсон. Хойд миний өөрөө 5 сараас эхэлсэн шүү гадаа буулгасан Авса байшин бол ерөнхийдөө буцаас зардал гарах үстээс болохоор мэдээлэл муут учраас өөрөө зардал гаргасан. Тэгээд энэ төрийн дахин төлөвлөлт аядаг бол би дэмжсэн. Яагаад тэгэхээр байраас үлдсэн гэж. Орд дээр орж иж бас мосоо би дэмжсэн. Дахин төлөвлөлт бол дэмжсэн үедээ за ямар ч байр болсон чинь газраа ямар ч өгчээ гэсэн байдлаа өгсөн. Өгсөн гэж бодсон. Гэтэл нийслэлд картрацаас нь надад санал тавьсан. Та point ханы материал яарныг 3 байшил дайр авч болно. Тэгвэл та 92 сая хасаад үлдэх мөнгөний 100 гаруй сая төгрөг юм бол 5 жил хугацаатай төлөх гэсэн. Миний хувьд болохоор 2 зээлтэй 3 зээл төлөх ямар ч боломжгүй. Би өөрөө чадвараа мэдчихэж байгаа болохоор миний амьдралд ордож байгаа болохоор би зөвшөөрөхгүй гэсэн. Би газраа байраас олчих би газар дээр байгаа өөрийнхөө өмчлөх 346 м квадраттай би өөрөө гэсэн өмчийн байраас олмоор байна. Өөр надад хилээд санал алгаа. За ерөнхийдөө бол авчид би гарсан. Тэгээд 5 сард манай энэ Сэлүүтөгийн групп дээр өмчлөх газар чи эзэмш болсон байна. Хүмүүсээ шалгаарай гэсэн. Шалгасан миний газар эзэмш дээр ороод өмчлөх газар орохоор гарч ирдгүү. Энэ 11 төгтөр гомдол гаргахад бүр нийслэлийн засаг даргад гомдол гаргахад нийслэлийн газраа алуунаас над руу ирээд манай дээр болохоор өмчлөх хэвээрээ харагдаад байна. Та жоохон буруу хараад байгаа юм болоо та гээд надад өгөхөөр тэргүүрч ороод гарахгүй байна гэдгийг хариу вайбраар хэлсэн. За тэгвэл наад чинь манай энэ системийн алдаа юм байна гэж хэлсэн. Би одоо Mongo-д болохоор төрийн сайд гэж бодоод байгаа байхгүй юу биш. Тэгэхээр тэр бол системийн алдаа гаргаж байгаа гэж тайлбар зогссон гэдэг чинь тухайд би газраа энэ манай үлдээс нь хашаа байшин амбарыг бол газартаа зүгээр өглөө нэрхтэн тэгшилсэн. За энэ чинь за төр ингээд дээрэмдээ давах гэхээр авчдаг юм байна да. Төр дээрэмдэж авч болдгийм байна гэд өөр хэлэхийг надад олдоогүй. Хаана хандхаач мэдэхгүй. Тэгээд энэ групптэй одоо ингээ яах вэ гэж тэгсэн. 6 сарын 20-нд эмнэлт олон улсын байгууллага дээр бид нэр очиж өргөдөө бичиж өгчээсэн. Та нарын ингээд иргэний эрхийг ингээд зөрчиж байна. Азийн хуулийн бол хүний амьдралын хүртлийн дордуулсан юм зүйлээ явагдаж байна гэдэг. Өргөдлөсөн 7 сарын 1-нд ардсан нам хүний эрхээ гаргаад мөн ялгаагүй өргөдлөө өгөөд бид нар бас хэлэлцүүлэгт бас оролцсон мэдээлэл өгсөн. Тухайн үед нь сошиалор нэг сайтууд дээр мэдээлэл гаргахад тэр сошиал дээр мэдээлэл дээр бас за адууны толгой уулын орой за нэг төвч зүгээр газар доор ортод оромжилж байгаа. Чи ямар шундалтай вэ? Наад газар өгөөч чи маш их дарамт. Тэгээд тухайн үед нь би одоо төр хөтлөн гэдэг нэрэндээ авчиж маш их дарамт. Тухайн үед нь би энэ цочрдод айсан би ийм хүлээн болдгийм байна гэж бодсон. Тэгээд өөр хийх юм болдог. 8 сар 5-нд би ирэхэд манай газар аль хэдийн нутсан байсан. Би газраа баримжаас ганц баримжаас боломж болохоор энэ 3 бороос тэр 2 бороос энэ одоо бохрын гаргаад тавьсан хоолой энэгээр л баримжаас яаж байгаа гэхээр яг манай хойд 3 м газартай энэ бохрын хоолой гарсан байсан. Тэгээд тэрнийхээ юугаар баримжуулаад би за миний газар яг энд байна гэдэг бос энэ дахин төлөвлөлд орох Сэлүүтөөс энэ ойрхон газрын хуурдлын болонгийн хэмжиж үзсэн. Мөн замаасаа газрынхаа өмчийн газрынхаа хэмжиж үзсэн. Тэгээд дараа энэ дэжтэйхаа дараа газрынхаа хэмжээ үзэхэд ялдшгүй манай газар ухаа тавьсан байсан. Тэгээд ингээд төрийн гинт ингээд эрэндээ аваараа гэхээр л тэгэл эрэндээ аваачдгийм байна гэдгийг би тухайн ойлгосон. Тэгээд одоо сүүлд нь нийслэлийн газрын алуу Сэлүү 20 минут тод засаг даргын хамгаалал газар Нямбатар дарагт өргөдөл гаргасан. Тэгээд газрын алуу шийд ингээд газрын алуу болохоор манайх чөлөөлөх албан бичгээр өгөөгүй гэсэн. Сэлүү 20 минут болохоор бид нэр буцаагаад тодруулаад хариу хэлээ л гэдэг шаардлагатай байсан. Би болохоор энэ бүхэн дээр болохоор
Юу гэж ойлгоод байна гэхээр яг доотлын ажилчид нь хариуцлахгүй байдаг юм эсвэл нэг хүчээр дээрэндээ өвчдөг юм уу? Би бол тэрийг бол ойлгохгүй байна. Тэгээ ардсан Монгол гэдээ яриад байдаг, ардсан нийгэм гэдээ яриад байдаг. Зүгээр иргэнийхэн хүч зүгээр төрн зүгээр дээрэнд чийл байждаг. Яг ингээд цаашаа хийснийхаа дараа энэ нөхцөл байдал яг юу болсон бэ? Сошиалор бол газар дуур орч хэлж байгаа. Газар авч утсан шундалтай. Би газар авч үлдээ шилээ. Би ямжиж ингэсэн би байраас сурч ирсэн. Хин ч гэсэн амьдралаа олдож байгаа энэ сайхан боломжийг төрөж гэсэн байраас солин гэж хэлсэн нь яг газар дээр ирээд энэ мөнгөийг авах гэсэн. Одоо яг энэ газар шилээс айлуудын баг 80 хүн бол гэр хороод хэсэгцэн л байна. Нэг нь ч байрны бостой байхгүй дөө юм хэлэхэд. Та нар яваад судлаад үзээрэй. Тэр яг юм бодлого бас хэрэгжүүлэхдээ бас ард иргэдээ бас бодож, ард иргэдийг бас газар дээр бас ор хоорондоо болгоод яваад байвал бас боломжтой байна. Ор хоорондоо нь солихгүй зүгээр ингээд яваад ингэж чинь иргэний хувьд бол тэр бол зүгээр нэг хэрэггүй хүн шиг л байдсан байна гэж бодол миний хувьд төрөөд байгаа даа. За баярлалаа тавьсан. За баярлалаа. Одоо уг нь хөтөлбөр ёсоор бол бид нар энэ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорон дээр очих хэвээр. Гэхдээ цагаан харсан чинь бид нар дуусгаад 30 минут байгаа учраас энэ дээр шууд алтан хөвчийг яриа өгөөч гэдэг. Яагаад тэгэхээр одоо хүртэл зөвшөлтөд ороогүй. Байшингийн хашаалаар 9 сарын 30-нд 2 давхар байшин баха тий. Дээврийг нь нураасан. Хин нураагаад байгаа юм бэ гэдгсэн чинь барилгын ажилчид ирээд нураасан. Тэгээ цагдаад утсан чинь буцаагаад дээврийн одоо нүхсэн гэсэн тий. Тэгээ энэ талаараа За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн хүргэе. Би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 1960 хотод хэсний дүүргийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 12 оноос хойш тогтсон үйл ажиллагаа явуулж өнөөдөр хүртэл ирсэн. Миний энэ газар болохоор 3 өрхийн 13 хүн амьдардаг. Сургуулийн насны 6 хүүхэд, цэцэрлэгийн 1, ажилгүй 2 иргэн. Тэгээ би өөрөө нөхөртөөр дэлгүүр ажиллуулаад ийм байдалтай амьдардаг. Сэлбэд төвийн үйл ажиллагааг бол 100% дэмжиж 12 оноос хойш яригдж ирсэн, хүсэн хүлээсэн. Анх 16-7 онд ярихдаа айл болгоны хашаанд нь дэд үтсэн шийдээд бохир дулааны татаад ийм хороол, жишг хороол болно гэхэд нь маш их баяртай байсан. Тэгээд зам явсан. Замаас өмнө бидний ч одоо үйл ажиллагаа явуулахад утаа гаргаж болохгүй, нөхөн жолонгүй гэдэг шаардлага тавьдаг учраас өөрийнхөө хэмжээнд утаагүй 100% цалхаанаар шийдэж, нойлоо бол соруулах хэлбэрээр шийдэж амьдарч байсан. 21 онд авт зам явахад өөрийн зардлаар дэд үтсээ шийдэж, дулааны шугам бүх юмаа татаад техникийн дүгнэлт хүч баримтаа албан ёсоор гаргуулж авсан. Одоо энэ дэд үтстэй холбоотойгоор техникийн нөхцөлийг сунгахгүй байгаа. Тэгээд энэ төрөөс шаардаад байгаа утаагүй, нөхөн жолонгүй энэ нөхцөлийг аль болох шаардлагын 100% биелүүлэх гэдэг үүднээс хувь хүнийхээ зүгээс энэ бүхнийг биелүүлж ажлын төлөө хичээж байгаа гэж бодож байгаа. Тэгээд газрынхаа өргөөжийг би өөрөө яагаад хүртэж өр хүүхдүүдтэй өвлүүлж болохгүй гэж миний газрыг надад үлдээгээд та нарын шаардлагад нийцсэн 100% тэр шаардлагыг чинь хүлээн зөвшөөрсөн объектаа би өөрөө бариад үйл ажиллагаа явуулъя. Цаашдаа гарах тэр зураг төсөлтөд тусгаж өгөөч гэж 24 оны 5 сарын 28 Орос улс Кавказд өргөдлөвчж өгсөн боловч хараахан өнөөдөр хүртэл хариу ирээгүй. Газраа та ямар ч байсан үнэлүүл гэсний дагуу үнэлгээ хийлгсэн. 336 сая төгрөгөөр үнэлэгдсэн. Банкнд 200 гаруй сая төгрөгийн зээлтэй. Энэ өдрийн энэ үнэлгээгээр би өглөө гэхэд зээлээ төлөөд надад 130 сая төгрөг үлдэх. Энийгээрээ би яаж амьдрах вэ? Миний хамгийн гол нь цаашид өр хүүхэд амжиргаагаа залгуулах амьдралын их усруу маань таслагдж байгаа. Бизнесмен зогсож байгаа. 50 гарсан би одоо яг ингээд цаашдаа юу хийх вэ? Яах вэ гэж сэтгэл зүйн хувьд бол маш хүнд дарамт ирсэн. Бухимдаад янз бүрийн байдлаар хүн чинь сэтгэл зүй яг ингээд тулаад ирэхэд үнэхээр хэцүү байдалд ордог юм байна. Тэгээ заримдаа болондоо тохироод аавна. Болж таараа гэдэг ингээд бодоод байгаа юм. Гэхдээ ингээд зарим
үед сонсоод хүчээр аавн тэгнэ ингэхээр яагаад өмчсөн газрыг хүчээр аавн гэжгээд бодож явж дотроо байнгын айдастай. Тэгээ өмчсөн газрыг маань юу яаж байгаа? Хашаагийн буулгасан. Хашаагийн буулгахад нь цагдаа дуудаад очоод ихэд одоо энэ хувийн байдлын компани л да. Тэгээ очоод уулзаад цагдаа ирсэн. Нөгөө хүмүүст нь хэлээд даргын дуудаад уулзсан чинь манай ажилчид буруу ойлгосон байна. Үл ойлголцол болсон байна гэсэн. Цагдаа ирснээр гэмт хэргийн шинжгүй юм байна. Буруу ойлголцол улмаас буулгасан байна гэсэн. Тэгээ өндөр төмөр хашаага барьсан. Маргааш өглөө байшингийнхан дээврийн буулгаад гортер дээр ачаад эсрэг талын замын цааталд хашаан буулгаад дахиад ирээд нэг ирээс хийх гэж хат мэдэж очиж цагдаа дуудсан боловч цагдаа нэрээд хүний эрэхэд хандсан. Хүний эрхийн комисс болохоор яг бодит байдал дээр хүрээд ирэх байх гэж би найдсан боловч ирсэнгүй. Эмнистэтэй ярьсан. Та зураг төслийн баталгаажуулаад бичлэг хийгээд аваарай гэдэг үгийг хэлсэн. Тэгээ цагдаа нэг хүнийг гомдлого болох, хохирлого болох, наатгаа буцааж яа захиргааны арга хэмжээ аван торгуулийн шийтгэл хүлээлгэнэ гэдэг үүднээс нөгөө хүн маань буцаж нөгөө ганцаа зөөж авчирээд байшингийн дээврийг бүтүүлээд засч янзалж өгсөн. Иймэрхүү байдалтай байгаа юм. Тий. Тэгээ бизнесийн орлогоо алдаад яг өнөөдрийн бидний амжиргааны арга хэмжээ би бол амжиргаагаа залгуулдаг нөхөр маань хүнд өвчтэй хуртавдрын ард гарсан. А яг энэ бол миний өрхийн амжиргааг 100% дэмждэг. Миний энэ тасан зогсоогч байгаа учраас би зөвшөөрөхгүй байгаа. Өнөөдөр би ажлын байртайгаа амьдрах байртайгаа яг миний нөхцөлийг дурдуулахгүйгээр шийдэж өгсөн нөхцөл би 100% хүлээн зөвшөөрнө гэдгээ хэлж байгаа. Хүнсний 8 нэрийн дэлгүүр ажилуулдаг. Доор нь дэлгүүрээ ажилуулаад би дээр нь өөрснөө амьдардаг байхгүй. 13 оноос хойш 12 жил ажиллаж амьдарч байгаа. За цэцэгдээ би нэг тайлбар өгөөд. Нийт зардал 330 нийт манайш чинь 364 м квадрат газар гараж хоёр давхар объект нийлсэн 253.25 м квадрат өлхөдлөх хөрөнгө байгаа. Эдгээр нийлээд 336 сая төгрөгөөр үнэлэгдсэн. А тэгээд энэ үнэлгээнд өөрийн зардлаар татсан цэвэр бохир дулааны шугамыг нэгч төгрөгөөр үнэлээгүй. Наадах чинь үнэлдэггүй маа гэж хэлсэн. Тэгээд тэрийг бол үнэлгээнд бол огт тусгаагүй. Үнэлгээний тайлангуу бол аваагүй. Зургийн нэг 3-4 хуудсын зургийг дарж авсан. Ийм л байдалтай байгаа. За би тайлбар өгөх. Ер нь одоо иргэд нөгөө 92.8% нүүцсэн. Ингээд нүүсэн дунд чинь гэрээ хийгээгүй, мөнгө аваагүйгээр ингээд шуураад явсан хүмүүс маш их байгаа. Тэгээ бид хэд энд нэг 180 хэдэн үрхийн асуудлыг яриаггүй шүү гэдгийг та бүхэн бас айгуу сайн тодорхой хараад. Өөр дахиад үг хэлэх хүн байна. Тийхүү. За тэгвэл Чингэлтэй дүүрэг 18 ороо. Одоо хамгийн сүүлийн хүн байгаа. За нөгөө үгний хэмжээ. За тэгээд би анхнаасаас юу асуусан. Сэлбэг төвийн нөлөөд өрссөн Чингэлтэй дүүргийн 18 дугаар орны иргэн Урангоо гэж хүн байна. За би 2024 онд үнэлгээ орсон гэж хэлсэн. Үнэлгээний тайлан гарлаа гэсэн. Анх очиж юусоо энэ гурвыг хуудсыг дарж аваад та гэрийнхэнтэй очиж зөвшөөрлөсөн. За миний 291 м квадрат газар 55 м хувийн орон суусан үнэлгээгээр нийт 126 сая төгрөг болсон. 3 ам худлын 8 хүн амьдардаг байгаа даа. За тэрнээс гадна тэр дунд чинь ганцаараа би ажил хийдэг. Аав ээж маань тэтгэврийн насны байнгын асаргаанд байх шаардлагатай ийм хүмүүс байдаг. Эрүүл мэндийн шалтгаантай байна. За энэ үнэлгээний хуудсыг бүтэнгээр авъя гэж бөө нэлээд адал явдал болж ээж жил 6 сарын дараа би үнэлгээний тайлан гэдэг юм ганцаараа олж авсан хүн би аа. За үнэлгээнийхээ тайлангийг олоод авсан чинь үнэлгээний хууль гэж юм зөрчсөн юм шүү гэж би өөрөөр харж байгаа. Үнэлгээний хууль чи ид тоотой байх хэвээр, хараат ус байх хэвээр тийм хууль тогтоомж нийцсэн байх хэвээр, зах зээлийн бодит үнэлгээ хийцэн байх хэвээр гэдэг маш олон зарчмууд байна. Би бол ийм хууль их зүйн мэдлэгтэй хүн биш. Гэхдээ энэ үнэлгээнийхээ тайлбарыг бүтэн аваад уншихад бол ингээд захаасаа зөрчөөд эхэлсэн байгаа маа. За тэгээд 2018 оны суур үнэлгээгээр үнэлэгдсэн гэж байна. Тэгээд Монголын мэрэгсэн холбоочдын мэрэгсэн үнэлгээчдийн хол институт гэж байгуулад энэ нийслэлийн иргэдийн төлөөлөгч нийслэлийн засаг захиргаа гэсэн 3 байгууллагыг
бидний өмнөөс бидний өмчийг үнэлсэн байна. Энд яг хуульд нийцүү. За тэгээд дараагийн асуудал болохоор ганцхан биений өмч одоо өмчийн эзэнтэй харьцдаг. Дотор нь байгаа хин хідэн настай яаж амьдэрдгүү хүүхдийн асуудал яах вэ гэж юусоо одоо нийгмийн суурь үнэлгээ гэж юм юусоо хийдэг үү. Энэ дээр ингээд анхаарал хандуулаад өгөөч гэгээд шатараалан хүний эрхийн байгууллага нийслэлийн засаг даргын хамгийн газар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг бүгдэнд нь ерөнхийдөө би гомдлынхаа хариуг авсан. За тэр гомдлын хариун дээр маань тодорхой хариулт юусоо өгдөггүй. Та одоо ингээд үнэлгээ чинь ингээд баг байна гэвэл Монголын мэрэгсэн үнэлгээчтэй холбоонд хам гэж байна. Тэнд нь очиод бичиг өргөхөөр бидний үнэлсэн үнэлгээ зөв гэдэг байгаа байхгүй. Энийг ерөөсөө шатандаа ингээд биднийг мэдлэггүй гэж боддог юм уу? Эсвэл эдрийг ингээд байвал яг болно гэж харддаг юм уу? Өнөөдөр ингээд нийслэл олон хүмүүс ирсэн байна л да. Одоо ингээд зах захаас нь би харуулхад маш олон бичиг баримтуудынхаа хариуг ингээд авсан байгаа. За Монголын хүний эрхийн комисс ардсан намыг хүний дэрэгдэх ардсан намыг хүний эрхийн хороонд хандсан бас улсын их хурлтай хүний эрхийн хороондоос хандсан. Тэр болгоноор ерөөсөө бөөрөнхий хариулт. За тэгээд хүний эрхийн комиссаас дүгнэлт гаргаад Нямбатар дарга руу явуулдаг. Буцаад 4 сард явуулсан хариуч одоо хүртэл над дээр ирээгүй. Хин хариуцсан, хин хариу өгөх юм. Ямар ч тодорхой тийм шийдэл байдгүй. Иргэдээр ерөөсөө сонсохгүй байна. Арга адал ингээд төрийн бус байгууллага, иргэдийн нийгмийн байгууллага, хүний эрхийн байгууллагад ингээд хандаад өнөөдрийн уулзалтыг амжилттай зохион байгуулж чадсан Amnesty International юундаа их баярлалаа гэх. Өнөөдөр бидний үгийг ингэж л ерөнхийдөө сонсож байна. Тэрнээс маш одоо би ганцаараа болон энэ 80 хүмүүсүүдийг төлөөлөөд айгүй олон бичиг зал явуулсан. Одоо тэгээд нийслэлээс одоо би залгахаар барыг таны асуудлыг шийдээд өгсөн байна шүү дээ. Та барыг яагаад дахиад ингэ хандаад байдгийг гэсэн байдлаар хариу нэрдэг болсон. Иймэрхүү л нөхцөл байдал процесстэй явж байна. Тэгээд манай хашааг бол нэг л өдөр ингээд барилгын хашаагаар хашаалсан ямар ч мэдэгдэх хуудас байхгүй хэлж сануулдаггүй. Тэгээд хашаагаа хашаалж тэр тухайн үед нь манай ихчийн хүүхэд байсан. Бараг зодхон олгүй хэл хамаар дормжиж байгаа л ингээд хашаа авцсан. Тэрнээс хойш дахиад энэ Монголын барилгачдын холбоо тухайн үедээ бидний одоо нийслэлтэй тэмцээн зогсож байсан гэж өнөөдөр бидний эсрэг болсон хашаалал зогсож байна. Ийм л энэ Монголын хүний За иргэн болцсон одоо хин даваад талаа дарга мэдээлэл өгöd нийслэл нэг презентаци өгсөндөө тэрийг хэвлэлцэн манай сендер ажилтны дотроо хүмүүстэй презентацийн тараачаарай. За 1 2 бүгдэнд нь энэ өдрийн мэдээг хүргэе. Тэгээд энэ өдөр бас улсын их хурлын хүний эрхийн хороо маань өнөөдөр энэ сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаа Эрдэнэ ул дараагаар гишүүн архилуулсан болон бусад одоо хүрэлцсэн маасан жаргал гишүүн болон бусад гишүүдтэй бол баярлалаа. За мөн Amnesty International манаас өнөөдөр хүртэл явсан энэ 2015 онд батлагдсан хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль. Тэр хуулийн дагуу энэ гэр ороолыг бол орлогод нийцсэн орон сууцыг дахин төлөвлөх гэдэг. Тэгээд 23 онд нийслэл Улаанбаатар хотын замын төвжирлийг бууруулах гэр ороолыг орон сууцууд тухай хуулийн дагуу бол энэ төслүүдийн арга хэмжээ хэрэгжиж байгаа. Мэдээж одоо анх удаа 15 оноос хойш одоо хэрэгжээд ингээд явж байгаад алдаа оноотой асуудлууд бол байгаа. Үндсийн хуулийн дээр заасан иргэд аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй гэдэг одоо үндсэн концептийн дагуу явж байгаа. Салбар хуулиуд журмуудаар бол процессууд явж байгаа. Тэгэхээр бас эдгээр одоо биднүүсийн хийж байгаа ажилд бас шүүмж, санал зөвлөмжийг өгж одоо процессын алдааг засаад тодорхой хэмжээний ойлголт өгөөд ингээд явж байгаа Amnesty International-ийн хамт олонд бас энэ төрөнд бас талархж байгаа илэрхийлээ. Тэгээ хүний эрхийн хороос энэ дээр асуудлуудыг аваад ажиллаж байна. За түрүүний юун дээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 26 дугаар байран дээр очиход яг хөө хэдүүлээс ерөнхий ярихгүй яг тодорхой ингээд статистик тооцоолт ярих юм бол 57 өмчлөгчөөс 53 нь хүлээн зөвшөөрж дэмжиж гэрээгээ байгуулсан. Бүр энэ чинь анх тэр 26 дугаар байр чинь бол 19 онд энэ дүгнэлт нь гаргаад энэ байр бол одоо нурахж байна. Иргэд бол хүн амьдрах боломжгүй болсон юм байна гэдэг дүгнэлт нь гарцсан. Иргэдийн маань өөрөө ихэнх нь бүр энэ байрыг нураагаад бид нар энэ байранд гоё сайхан хүүхдүүдэд эрүүл ийм орчинд амьдруулъя гэдэг хүсэлт гараад 57 өмчлөгчөөс 53
гэрээ ингээд байгуулсан 3 тохирох шатндаа нэг нь эсэргүүцсэн буюу эсэргүүцэж байгаа 1.7%, тохиролцох шатндаа явж байгаа 5%, нэг өсөндөө ингээд 90 одоо 3% нь энэ байраа солиод биднүүсийг сайхан орчинд амьдруулаад өгөөч гэдэг энэ статистик тоо үзүүлдэг бол бодиттой хэлээ. Тэгээ сая 26 дугаар хорон дээр яг амьдарч байгаа иргэдтэй нь бас уулзлаа шүү дээ. Тэгэхээр би бас Amnesty International гэдэг компанида дурдаад хэлэхэд хүний эрх гэдэг бол бүх хүний эрх гэж. Тэгээд 93% нь бол дэмжиж сайхан байранд амьдрий, удаагаад тэр байгаа нэг иргэний асуудлаас болоод манай хүүхдүүд маань дахиад би шинэ байранд орох хугацаа нь хойшлогдоод байна шүү дээ. Би энэ чинь шиг гэр бүлтэй сайхан шинэ байранд амьдрмаар шүү дээ. Манай байр энэ 19 онд дүгэл гараад муурах гад ийм дээр үед баригдсан ийм одоо өндөртэй болсон бүх шугам холон зэмэрсэн ийм байшин баймаргүй ингээд тэнцээ байгаа иргэдийн 93% бид төсөл гаргаж байна. Тэр хүний эрх гэдэг бол хоёр талаас тэгш асуудал гэж боддог. Бид нар нэг ч иргэдээ бол хаяхгүй мэдээж процессын хувьд бол хөгжөөд сайдуулж байгаа асуудал. За би сэлбэлээ дахиад юм хий. 2206 орчим иргэний талбар. Үүнээс 2066-г өнөөдөр чиглэлээд бас л 95%. Энэ 95%, 100 хүнээс 95% нь 2206 нэг талбар. Тэгээ үүнээс ингээд 95% нь хүлээж зөвшөөрөөд ихэнх иргэд нь бол баярлж байгаа шүү дээ. Өнөөдөр Улаанбаатар хотод 2 том дайсан. Бид бүхний хамтын агарын бохир замын төвчрөл. Өнгөрсөн жил яг энэ сэлбийн газар нутагт хийсэн албан 3 станцын хэмжээтэй 26% агарын бүрдэмжээ буурсан шүү дээ. Та энэ жил ирэх жилийн статусыг хараад яг энэ хэсэгтээ шаардсан. Нэг улаан байдаг агарын бүрдэмжийн хэсэгтээ шаардсан. Тэгээд энэ 2000-аад иргэд бидэнд хэлж шүү дээ. Байранд орчлоо. Ер нь Улаанбаатар хотын хөгжил бол цаашаа дахин төлөвлөлт юм байна. Бид нар энийгээ дүүцүүлж борлуулаад байранд ороод ингээд сайхан амьдрах боломж хүртэж байна. Улаанбаатар хот агарын бүрдэл буурч байна. Дээрээс нь чинь дахин төлөвлөлтөөр анхны 20 минутын хотыг байгуулж 40% ногоон талбай. Нийтийн зам талбай эдэлбэртэй ийм сайхан хүндээ хилдэг хүртээмж тогт болгож байна. Энэ дээр ингээд бас таларч байгаа. Би түрүү манай иргэд маань бас шүүмжээ хийж байгааз бүгдэнд нь баярлж байна. Бүгдээрээ чинь дахин төлөвлөлтийг дэмжиж байгаа шүү. Би 40 жил ихчтэй баярлалаа. Манай энэ иргэд бас асуудал байгаа шүүмжээ хийж гэхдээ дахин төлөвлөлтийг чинь бол дэмжиж байгаа гэдэг ингээд бид бүхэн хамтдаа шийдлийг хадвал хамтдаа явж байгаа дээр ингээд маш их талархууштай байна. Тэгэхээр Улаанбаатар хотын иргэдийн төлөвлөлт гэдэг бол цаашдаа бид нар энэ 20 минутын хот концептэд дэмжиж агарын бохирд хөрсний бохирдлыг замын төвчрлийг бууруулахын тулд бид нар хүүхдүүд маань эрүүл аюулгүй орчин үеийн одоо аюулгүй байдлаар хангагдсан тухтай гэр гараад ногоон байгууламжтай ийм анхны энэ хотыг босгож байгаа суурьнд бид хүн ирсэн байна. Тэгээ тэрийг бас манай иргэд маань процессын алдаан дээр бол шүүмжлэлтэй хамж байгаадсан дэмжиж байгаад маш их баярлж байна гэж бас ингээд хэлмээр байна. За тэгээд юун дээр хуулиудын процесс дээр бол сайжруулалт явж байгаа. Түрүүний хэлдэг бол нийслэл Улаанбаатар хотын хац замыг төвжирүүлэх гэр ороолыг орон сууцуул тухай хуулийн дээр бол ерөнхий зүйлүүдийг заасан. Журмын хувьд бол одоо Баялаг хот байгуулалтын яамнаас гараад явж байгаа журмууд байгаа. Мэдээж сайжруулах шаардлагатай. Бид иргэн бүхэнтэйгээ уулзаад одоо ярилцаад явж байгаа. Энэ сэлбийн хувьд газар чөлөөлөлтөнд ирэхэд 2024 оны 5 сараас хойш тусдаа энэчээ байрлаж иргэн бүртээ уулзаж хуулийн дагуу мэдээллийг өгч ингэж явсан байж байгаа. За дээрэс нь нэмээд гэж хэлэхэд бид нар Азийн орнуудад ингээд манай Монгол шиг хөгжөөд явж байгаа агарын бохирдолтой ядууртай бүх улсууд дахин төлөвлөлтийн дахин төлөвлөлтийн гэр ороолыг орон сууцуул тухай хуулиудаар газруудыг ингэж хилцээр хийж шилжүүлж орон сууцчуулжид бол ийм орчин бүрдэж амьдсан жишгтэй. Тэгэхээр бид нар энэ дэлхийн жишгийнхаа дагуу хөгжөөд явж байгаа. Мэдээж сайжруулах асуудлууд бол олон байгаа гэж хэлээ. Тэгээд саяны 3 иргэний яг тодорхой асуудлууд дээр хариултуудыг манай газрын албаны дарга Мөнхбаатар дарга саяны 3 иргэний асуудал дээр яг ямар процесс ямар алдаа гарав гэдэг дээр тодорхой хариулт өгч байна. За. Арта зогсож байна. За сайн байцгаана. За намайг Мөнхбаатар гэдэг. За эхний Нямасрунгаан асуултанд хариулъя. За Нямасрунгаан газар бол 2022 оны 5 сарын 26-ны өдөр үйл хөдлөх хөрөнгийн газраас газар өмчлөсний дагуу үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээ авсан байна. За дээр түрүү өөрөө хэлсэн систем дээр эзэмших өмчлөх гэдэг төрлийн алдаа гарсан байсан гэдэг зүйл ярьж байна. За энэ зүйл бол систем дээр бүртгэгдсэн бол дахиж өөрчлөгдөх тийм боломжгүйгээр систем маань өөрөө хадгалж авч үлддэг.
За манай албаны зүгээс бол тухайн үед нь шалгаж өгөөд өмчилсөн төрөлтөөгөө хിവэрэ байна гэдгээр хариу тайлбарыг өгч исэн байна. За үүний дагуу 2024 оны за нөгөө юуг нь гаргачих. Нүрийг гаргачих. Үнэлгээний нүрийг гаргачих. 2024 оны 8 сарын 27-ноос 8 сарын 31-ний өдөр үнэлгээний компаниас хэмжилт хийсэн байна. Тухайн Нямаасрунгаан газар дээр за 347 м2 газрыг өмчилсөн. За үнэлгээн дээр үнэлгээ хийгдсэн зүйлүүд нь гэвэл за байж хаатын жагсаалтаа гаргаж. Инчээс. За газар өмчлөх 347 квадратыг үнэлсэн байна. За мөн тухайн газар дээр байгаа төмөр хаалга, гүйдэг хаалга байсан байна. Явган хаалга, жорлон, цементэн талбай, хашаа, модон хашаа байсан байна. За төрс суурьшуулах зардал гээд нийтдээ 92.8 сая төгрөгөөр төгрөгийн үнэлгээ гарсан. За дээрх үнэлгээг Нямаасрангад танилцуулсан боловч одоо үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тайлан дээр гарын үсэг зурлагуугаар үнэлгээтэй танилцлаа ямар ч байсан гэд явсан байгаа. За үүнтэй хамааралтайгаар бас зөвлөгөө өгсөн байна. За дээрх тайланг зөвшөөрөөгүй тохиолдолд одоо өөрийн зардлаар тухайн газраа бас нөгөө үнэлгээ хийдэг компаниар дахин үнэлүүлэх боломжтой байна шүү гэдэг байдлаар зөвлөгөө өгч явуулсан байна лээ. За дараачих нь хэний хөлөө? За дараачих нь Алтан хуугаан асуудал байна. За Алтан хуугаан үнэлгээ бол 336.2 сая төгрөгөөр үнэлэгдсэн. За дээрх үнэлгээн дээр миний утас дуурайг байна явж хат. За үнэлгээн дээр бол Алтан хуугаан үнэлгээн дээр за хоёрын сууцны барилга, тоосгон хоёр давхар дэлгүүр, нам даралтын халдаг, цэвэр бохир сэлб станцтай холбогдсон ийм барилга байсан байна. За гаражийн барилга, блок, дам нуруу мод, төмөр хаалгатай, за цементэн талбай, том хаалга гүйдэг замтай, цахилгааны 380, тампур, мөн тампур дэлгүүрийн кольцоо 1500-ийн хашаа, 3 тал хашаа, жорлон, төр суурьшуулах зардал гээд нийтдээ 336.2 сая төгрөгийн үнэлгээ гарсан байгаа. За дээрх үнэлгээг бол Алтан хуугаа зөвшөөрөөгүй. За мөн адилхан манай албаны зүгээс дээрх үнэлгээтэй танилцаад зөвшөөрөөгүй тохиолдолд өөрийн зардлаар үнэлгээ хийлгэж болно гэдэг ийм зөвлөгөөг өгч явуулсан байгаа. За тэр хашаа барьсантай хамааралтайгаар бол манай албаны зүгээс бол хашаа барих чиглэл бол өгөөгүй байгаа. За дараачих нь Урунгоо гэдэг хүний үнэлгээ бол нийтдээ 126.4 сая төгрөгийн үнэлгээ гарсан байгаа. За газрыг үнэлсэн байна. Хувийн сууц нэг байсан. За бусад эд хөрөнгө. За тэгээд төр суурьшуулах зардал гэдэг ингээд нийтдээ 126.4 сая төгрөг болсон. За үүнтэй хамааралтайгаар Оронгоо гэдэг хүнд бол хүн маань бол тайланг бол хүлээн зөвшөөрөөгүй. Мөн өөр хувийн компаниар үнэлгээ хийх боломжтой гэдэг байдлаар зөвлөгөө өгсөн байгаа. За хамдаагүй хандсан сэлбэдэд төг гэхээр ерөөсөө нийтээрээ татгалцдсан байлээ. Хил ам ихтэй эсвэл бид нэг чадахгүй наадах чи ормоог байна, заван байна, орохгүй гэд тэгдэм билээ. Би маш олон үнэлгээний компанид болон хандсан. Энэ нөгөө нийслэлээс ийм хариу ирэхээр нь бичгээ аваад за би үнэлгээний компанид хандах хэрэгтэй байна. Хандахаар яг ингээд нийт дарамт байдаг юм уу эсвэл юу байдгийг тэр хөндлөнгийн үнэлгээ хийдэг компаниуд ч нэг ч холбогддог, нэг ч одоо юу аах юм бэ?
бидний үнэлгээг дахиж үнэлэхгүй гэдэг юм билээ. Ингэж дахин одоо гараад хөндлөнгийн компаниудаар үнэлүүлээд хилцээрэг явсан тохиолдлууд байгаа. Тэгэхээр бол үнэлэхгүй гэж дахин таны тохиолдол дээр одоо яагаад тэгээд бид нар ойлгохгүй тийм үү? Энэ бол маш баримттай асуудал шүү. Айгүй олон иргэдээс нэг хүний асуудал шүү. За таны хэлж байгаагаар тэгж бусад үнэлгээний компанид өгсөн ярьсан зүйл бол байхгүй. За яг одоо ингээд үнэлгээтэйгээ танилцаад зөвшөөрөөгүй сая хэлж ийн орлогч дарга үнэлгээгээ хийлгээд мека руу шилжээд мэрэгсэн үнэлгээний албан дээр шилжээд хоёр тайл нь хянагдаад аль нь зөв байна вэ гэдэг эцсийн шийдвэр нэрээд нөхөө олбороо аваад газраа чөлөөлөд явсан иргэдүүд бол зөндөө байгаа энэ дотор. Одоо энэ маань 2266 иргэн бол газраа чөлөөлчөд байгаа. За одоо нэг 145 орчим иргэн үлдээдэн зөвшөлтөөгөө. Тэгэхээр энэ дээр бол нээлттэйгээр үлдээсэн ямар нэгэн тийм төрийн байгууллагаас үнэлгээ хийдэг хувийн компани руу ярьсан зүйл бол байхгүй байна. Асуулт би одоо энэ хуулийн үйлчлэгийг гэлжилгээ байна. Үйл хөдлөлийн гэлжилгээ байна. Үйл хөдлөө би өөрөө буулгасан гэдэг гэлжид байгаа. Өөрийнхөө зарлаа буулгасан. Үйл хөдлөлийн өмчлөг гэлжилгээ байгаа байхгүй. Миний хууль ёсны өмч. Хууль ёсны өмчийн нэг гэлжилгээ байгаад байхад яахаар ингэ төр ингээд иргэнтэй газар эрэндээ авчдаг. Энэ дэр нэг тайлбар өгөл дөө. Зөвхөн ингээд үнэлгээ тэгсэн ингэсэн гэдгээр яриад байгаа юм. Газрын гэрчилгээ юу? Өмчлөг газрын гэрчилгээ. Газрын гэрчилгээ. Газрын юу? Үйл хөдлөлийн гэрчилгээ хоёр байгаа байхгүй. Би үйл хөдлөлийн хөдөлгөөний гэрчилгээн дээр байгаа байшин бол би өөрөө болоо томруулах гэдгийг хэлсэн. Би бол өөрийнхөө зардлага болгосон дээр. Өмчлөг газрыг болохоор та нар зүгээр дээрэндээ болоод газрын хол одоо цутгацсан юм шүү дээ. Та яг энэ дээрэмд чинь гэж байна. Дээрэмд чинь гэхгүй би ястэ тууд би энэ нийслэл Улаанбаатар хотын төгжлийг бууруулах гэр орны орон сууц тухай хуулиараа 70%-аас дээш тийм тохиолдол дээр газрыг үндсэн хуулийн бас 16 дээр үнэлэх хэрэг нь хിവэрэ байхад барилгын ажил эхлүүлсэн одоо ер нь хүн явах байл гэдэг юм байна шүү дээ тийм. За яг энэ тодорхой кейс төр хийх бах. За би бас ингэж яг хэлэхэд нэг за микрофонд угаасаа тасалтаад байгаа юм чи бодчих. Одоо гайг байна. Үндсэн хуулийн 16 гэж санаж байна. 14 бол 16-гийн 2 дээр олон нийтийн эрх ашиг тийм ээ нийтийн одоо үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн эрх ашиг энэ асуудлыг шийдэхин тулд дахин олбортойгоор иргэдээс газар чөлөөж болно гэдэг үндсэн хуулинд ирж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар асуудал нийслэл Улаанбаатар хотын авц замын төвжирлийг бууруулах гэр ороолыг орон сууцруулах тухай хуулийн дээр 70% гэж байгаа. Тэр нь болохоор энэ олон улсын жишг. Энэ бид нар өөр улсад байхгүй байгаа юм юу гэж юм байна. Одоо энэ тэг Хятад, Сингапур, Япон, Солонгос энэ улсууд чинь хөгжихийн тулд тухайн бүс нутаг дээрээ санал асуулга яваад олонхын саналаараа энэ газрыг дахин төлөвлөлтөнд оруулаад хөгжүүлье гэдэг бол олон иргэдийн шийдвэр дээр гаргадаг ийм зарчимтай. Монгол улс энийхэн дагуу 70-30 гээд тэр хуулийг нийслэл Улаанбаатар хотын төвжирлийг замын төвжирлийг бол орон сууц гэр оролын орон сууц тухай хуулийн дээр бол зааж өгсөн үүнийхэн дагуу таны газрыг та өмчлөх хэрэгтэй байсан ч гэсэн бид нар хоёр хуульд үндсэн заасны дагуу олонхын эрх ашигын төлөө албан авах хэрэгтэй. Нэгдүгээр асуудал. Дараагийн асуудал өнөөдрийн статистикээр энэ газрын 95% иргэд нь баярлаа гэж хэлж байгаа. Маш их талархууштай энэ үдэн чинь сайн зөндөө гэж. Тэгээд дээрэс нь хамгийн том асуудал агаарын бохирдол. Бид нар өнөөдөр энэ чинь агаарын бохирдол ярихгүй байна. Одоо үйл болж байна. Утаа төлж тийм ээ. Ер нь бол энэ агаарын бохирдлоос гарч эрүүл Монгол хүн өсөх энэ цорын ганц юм чинь бол энэ 100 хөшөө энэ бол орон сууцчул. Бид нар тухтаа орчин. Тэрний төлөө нийтийн эрх ашигын төлөө явж байгаа. Тэгээ энэ дээр 95% бид нар амжилттай эргэж зөвшөөрөөд өнөөдөр гэрээ эцэн асуудал дээр хуулийн дагуу таныг бид нар бол энэ газрыг бол ингэж авах одоо эрхтэй гэсэн. Тэр асуудлын дагуу асуудлууд явсан байх гэж бодож байна. За ер нь энэ дээр хариуцлага гэж байна. За манай орчигчнараас иргэдээс нэмээд асуух асуулт байна. Юу гэсэн юм бэ?
Шүүхийн шийдвэр гарсан байсан юм уу? Чөлөөлдөг юм уу? Тэгээд энэ энэ дээр Шүүхийн шийдвэр гарсан байсан юм уу? Яг энэ дээр хуулийн зам баримтаа нэг иргэнэ ингэж хоёрлоо зам. хуулийн дагуу процесс явж байгаа юм дээр шүүхийн шийдвэр хамгаалдаг чинь яг хууль тодорхой заасан. Энэ дээр нэг тодруулж байгаа. За санийхээ та тодруулах. Газар чөлөөлөлт дээр 70% зөвшөөрөл чөлөөлөлт явагдана гэсэн болохоос биш 70% зөвшөөрөхөөр үлдсэн 30% дагаа чөлөөлөх гэсэн алавдлага ер нь тийм хуулийн процесс байгаа юм. Би нөгөө энэ юугаа өөрийнхөө үнэлгээг авсан болохоор энэ хуулийг ерөнхийдөө өөрийнхоороо судалж үзлээ л дээ. Тэгэхээр яг ийм асуудал бүр асуумаар санагдаад байгаа юм. Тэгээд таны энэ танилцуулаад байгаа дүрм журмууд байгаа шүү. Нийс Улаанбаатар хотын тэр замын төвжирлийг уруулах гэр хоолыг орон сууцны хууль дээр яг тодорхой бичсэн багш 70-30% гээд 70% зөвшөөрсөн тохиолдолд 30% дээр нь газар чөлөөлт хийнэ гэж тодорхой утгаараа байж байгаа шүү дээ. 3хан тохиолдол байдаг. Нямбатар дарга бол 2025 оны 7 сарын 10-наар яаралтай горимоор дахиад хууль батлуулсан, цэцэг навж таарсан, дугуун замд таарсан ч ингэж чөлөөлдөг болгоцсон байхгүй юу. Тэгээ үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчилдүүд үндсэн хуулиа барина гэж цагаан дээр хараа бичсэн байгаа. Энэ одоо хүний эрхийг зөрчихгүй байгаа асуудал юм уу? Тэгээд энэ хотын захиргаанаас гарч байгаа одоо журмууд байгаа даахгүй. Бид нар танилцах гэхээр хаалт өгөхгүй өөр юм ирдэг. Одоо засгийн газрын 9-р тогтоол гэж байгаа. Тэрэн дээр болохоор Нямбатар дарга гэр хоолыг дахин төлөвлөлтөд ингээд даалга сугаа гэсэн журам байдаг болохоос тэр бидний өмчийг үнэлгээд байгаа 270 175 380 ч байдаг юм байлээ. Энэ үнийг хаанаас гаргаж ирээд байгаа юм бэ? Процесс тодорхой биш байна. Мэдээлэл тод биш байна гэдгийг бол зөндөө ярьчихэд ирсэн байгаа юм байна. Та мэдгүй байна. За одоо яг санал гэхээс илүү яг асуулт байна уу? Манай хуульчдаас эхлээд нямасраг ингээд одоо ингээ хаалаа. Сая дөнгөж сая би нөгөө энэ даваа далга Чирийг бити хаа. Чирийг хаачихлаа. дөнгөж сая даваа далга дараагаас би өөрөө сонслоо. Иргэдийн өмчийг дээр нь болно гэдгийг өөрөөс хэлж ийн л да. Яг тэгэхээр чи иргэдийн өөрийнхөө өмчийг төрн зүгээр дээрэмжчихдэг. Энэ болдго юм уу? Та дөнгөж сая хэлсэн тийм. Дээрэмжиж авах болно. Хууль авах хэрэгтэй гэж ярьчихсан шүү дээ. Үнэлгээг чи хангалттай зөвшөөрчөөд байхад би даасан компани үлчээд байхад тэрийг үнэлгээгээл ихсүүлэх гэсэн л одоо таны өөрийн асуудал шүү дээ. Таны хэлдгээр бол 95% сэтгэл хангалттай та шантааж худлаа илүү мөнгө авахгүй ч та тэгэж ингэж явж байгаа л энэ асуудал шүү дээ. Одоо тэрий чинь та өөрчлөлөөд яриад юмас руу та ус бүржүүлж шүү. За одоо дахин төлөвлөлт яваад 10 жил болж байна. Орон зайд байсан хүүхдүүдийн асуудал. Өнөөдөр хүртэл хороо дөрөв хүүхдийнхээ тоог мэддэггүй. Тэр энэ дээр та нар яалт арга хэмжээ авчихгүй. Яг л хүүхдийн эрхийн зүйчил маш их өндөр гарч байгаа. Хүүхдүүд өртөлхөөсөн болж байна. Эцэг тэдийг харж хандах хүнгүй болж байна. Тэгээд замдаа явж байгаад осол аваарт орж байна. Хинч хариуцахгүй, эрүүл мэндийн ч хариуцахгүй ингээ өнгөрч байгаа учраас та бүхэн тоо мэдээлэлээ нэг тодорхой болгож өнөөдөр хүртэл байхгүй. Одоо сая дэв сөөхийн дараа танаа байранд хичнээн хүүхд амьдардаг гэж хэлж чадахгүй шүү. Тэгчээд цөөх хамгаалаад өөрийнхөө юм хамгаалаад болоод хүүхдийн хэрэгээс хамгаалах байна. Энэ дээр та бүхэн нэрээ бас бодоорой. Одоо өнөөдөр тоог л асуумаар байна. Хүүхдийн тоог асууя. тайлбар хийчих. Манай цаг нь өгч байна. Энэ шиг тайлбар хийчих. За тайлбар хийчих. Тэгээд хэдүүлээ дараагийн юм. За сайн байцгаана уу. Би энэ газар чөлөөлөх хэлцээ авах мөрчлөлтөд аваад ирлээ. За Нямаа сүрэнгийн газар бол алдаад авсан зүйл байхгүй. Улсын бүртгэлийн гэрчлэгээ маань хүчин төгөлдөр байгаа. За энэ дээр нэг буруу тэр нэг жоохон ойлголтын зөрүү гарсан нь болохоор Нямаа сүрэнгийн газрыг нөхөөлгөөр тоор чөлөөлсөн юм шиг газар нэг хоосон байсан чинь нэг барилгын компаниуд маань барилгын суурин ажил эхэлсэн байна. Нэм сүрэнгийн өсөлтийн дагуу бид нар бол тэр хөрөнгөний үнэлгээг бол бид нар нийслэлийн орон сууцны хүчлийн корпорацид бол хандаад одоо байр орон сууцаар солих боломжтой өсөлтөл бол тавьж байсан. Тухайн өсөлтийн минь шийдвэрлэхэд одоо тэр нийслэлийн орон сууцны хүчлийн корпорацаас одоо олох гэдэг байр маань энэ хөрөнгөний үнэлгээний энэ хоёрын хооронд зөрөө байгаа. Энэ дээр бол нэм сүрэнгийн бол одоо ийм зөрөө төлөх одоо боломжгүй байна гэдэг тайлбар хийдэг. За тэр би нэг юм нэмж хэлэхэд одоо хөрөнгөний үнэлгээний энэ газрын одоо нэг суурь үнэ байгаа шүү дээ. Одоо энэ зах зээлийн үнийг тогтоохдоо нийслэлийн засаг даргын дээр идэх одоо ажлын хэсэг дээр хуултаад хөрөнгөний энд үнэлгээг хийх нээлттэй тендерээр сонгон шалгарсан хөрөнгөний мэргэжлийн тусгай зөвшөөрөлтөй хоёр үнэлгээний компани сонгон шалгарсан Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэгт хайлтанд үнэлгээ хийгээд тогтоод тэгээд газрын метр квадратын үнэ маань одоо дуудсан үнэ 240 мянга. Хилцэл хийсэн үнэ буюу тэр үнэ маань 170 руу орж ирсэн.
тухайн ажлын хэсгээр энэ яг анх дуудсан хүнээр нь авъя хамгийн боломжит энэ максимум одоо зах зээлийн үнэ энэ юм байна гэж энэ үнийг тэр тухайн ажлын хэсэг дээр бол тогтооцсон байгаа. Тэгээд тогтоогоод одоо метр квадрат надад чингэлтэй өргөнжүүл юм 380 мянган төгрөг, хоёрдугаар игнэ буюу хоёрдугаар игнэд байгаа айл өргөлт юм байна. 240 мянган төгрөг метр квадрат үнэхээр тогтсон. За тэр одоо байшинс орон сууцыг үнэлж байгаа метр квадратын үн маань болохоор одоо тухайн хурлаар бас дахин дараагийн хуралдаар нь хэрэлцээд энэ үнийг бол одоо орлуулах хүртэл арга буюу одоо ямар ч элит хорогдол тооцохгүйгээр орон сууцыг үнэлж авахар үнэлгээ нь бол гарсан байдаг шүү гэж ажлаас за. За хөтөлбөрийн дагуу цаг маш шахуу болоод бид нар 30 минут хоцорчлаа. Тэгээ иргэдтэй шийдэхэд ер нь улсын хурлын хүний гинжит хорооны дараа ер нь бол нэг юм нийслэлтэй хуралтай нөлөөлөгдсөн иргэдтэй гурван талд уулзалтыг ер нь шаардлагатай юм байна. Үндэсний хэмжээний уулзалтыг шаардлагатай юм байна гэж тавар болоо. За өнөөдөр Монгол улсын хурлдах хүний эрхийн хороо бидний дарга ахсан хүний эрхийн хороо Улаанбаатар хотын орон сууцчуулах дахин одоо шаардлага хангахгүй болсон байруудыг орон сууцчуулах болон дахин төлөвлөлтийн төслүүдээр ирж бас иргэдийн гомдол дээр ажиллаж байна. Нэг талаасаа процессыг сайжруулах талаасаа бол энэ зөв бид нэр шүүмжийг хүлээж аваад алдаа оноогоо ижээд аваад явна. Гэхдээ тоо хоёрын статистик харуул тухайн одоо бүс нутгийн 95-97% иргэн хүссэн зөвшөөрсөн хүсэлтээ гаргаад ямар ч асуудалгүй энэ одоо байраа дахин өгөө чөлөөлөе гэдэг төслийг бол юм амжилттай явж байгаа. Зөвхөн 2-3% дээр 1-2 иргэн 5-10% иргэний асуудлууд байж байгаа. Гэхдээ энэ асуудлуудыг манай хүний эрхийн орооч бас яг ойлол талаас нь нюанстай авч үзэж байна гэж харж байна. Тэгээд өнөөдөр энэ байрал дээр бас ажиллаж байгаа хүний эрхийн хорооны гишүүд энэ компаниудаас талархаж байна. Улаанбаатар хотод гэхдээ манай энэ шүүмжилж байгаа иргэдээр бас нэг сайн тал байна. Ер нь бол энэ Улаанбаатар хотыг гэр ороолыг орон сууцчуулах ашиглалтын шаардлага хангахгүй байрлалыг дахин төлөвлөж байх гэдэг төслүүдийг бол маш сайн дэмжиж байгаа. Аль аль нь бадирлах хийж байна. За ингээд дуусчихлаа.